Мэдээ эхэлж байна, анхаарлаа хандуулна үзэгчтэй. Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 9-р сарын 21-ний өдрийг олон улсын их тайвны өдөр болгон зарласан байдаг. Энэ өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол дахь шашны төлөөллүүд хамтран их тайвны төлөө түншлэл, хүн бүрт хүндлэл хэмээх өрөөндөө нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Монголын бурхны шашны төлөөлөл ямагт инх тайв нэгүүлсэнгүй үзлэг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Энэ үзлээ олон нийт сүсгтэн олон таниулахын тулд бусад шашны төлөөлөлтөд байнгын харилцаатай байж нэг нэгнээ үгүйсгэх бус харилцан ойлголцох нь чухал гэдэг дээр санал бодлоо нэгтгэсэн байдаг. Энэ ч үднээсээ тэд олон улсын инх тайвны өдрийг бусад шашны төлөөлөлтөд хамтран тэмдэглэж байгаа нь энэ юм а. Бид нэг бурхан шашинтай улсуудын чинь бурхан бас сургаалгын үндсэн дээр инхийн төлөөл гэдэг утгаар бос шашинтай бүх сайхан санаа хүмүүстэй нэгдэж инхийн төлөөл жатгатаараа тэмцэхийн төлөөл явж байгаа юм. Дэлхийд түгэнд дэлгэрсэн бусад шашны сургаал утга санааны хувьд бүгд ижил, харин түгээж байгаа хэлбэр нь өөр өдөг. Товчхондоо тэд нэг л зорилгыг агуулдаг нь хүн төрөлхтний сайн сайхан инх тайвныг цогцлооход өөрсдийн хувь нэмрээ оруулах явдал юм а. Тиймдээч энэ үзлээ бусаддаа түгээж дэлхийг дайн дажингүй байлгахын төлөө тэд залбирч байна. Without peace in the world. Инх тайван тогтоогүй дэлхийд ямар ч өөрчлөлт гарахгүй. Дэлхийд өнөөдөр бүрэн утгаараа инх тайван тогтож чадаагүйгээс болоод дайн дажин үхэл хагцал тасрахгүй байна. Бид олон нийт бүх хүмүүсээс нэг л зүйлийг хүсэж байгаа. Эв нэгдэл ойлголцол. Бие биенээ хайрлаж, инхрийлж ойлгоод эхэлвэл энэ дэлхий тэр чигтээ сайн сайхнаар дүүрч хүн бүр дотоод аз жаргалыг мэдэрдэг болно. Манайх болохоор монголчууд болохоор зарим буруу ойлгосон. Террорист тэгээд ислам, мусульман гэхэр санаанд ингэ террорист болчихдог байхгүй. Террорист аална ингэн тийм биш. Ердөө манай ислам шашмууд тийм биш. Тэгээд манай мусульман болсон ах нар дүү нар байгаа. Тэднийг дамжуулаад ингэж ойлгуулна гэж бодож байгаа. Өнөөдрийн арга хэмжээнд мусульман, католик, хинди шашны төлөөллүүд хүрэлцэн ирж өөрсдийн шашнаас урталчилж инх тайвныг авчрах үйлсэд дэлхийн бүх хүн нэгдэх учиртай гэдгийг сургаж байлаа. Тэдний хувьд энэ мөрөөдлийг бодит болгох цорын ганц боломж өнөөгийн залуусын гарт буйг онцолсон. Шижир Отгонбат энэ цагт 2015-аас 2016 онд төрийн зарим өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг улсын хурлаас баталсан. Завг тогтоолоор нийт 15 аж ахуйн нэгжийг хувьчлахаас 9-ыг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй ил тод байдлаар арилжахаар болжээ. Хувьчлах компаниудын тухайд 5 цахилгаан станц, Багнуур, Шивэово, Монгол Шуудан, Монголын цахилгаан холбоо зэрэг компаниуд багтаж байна. Сангийн сайдын тушаалаар төрийн өмчт хуулийн этгээдүүдийг хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар олон нийтэд нээлттэй хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. За хувьчлалыг зохион байгуулах ажлын хэсэг Сангийн ам, Монголын хөрөнгийн бирж, үндсэн асны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв, хөгжлийн банк, санхүүгийн зохицуулах хороо, төрийн өмчийн хороо, засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл багтсан байна. За хувьчлалыг 2015 он дуусгаас өмнө зохион байгуулах бөгөөд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт хувьцааных нь 30%-ийг арилжах юм байна. 30% нэмэлт хувьцаа гаргаад одоо үүнээсээ санхүүцсэн одоо хөрөнгөөр тухайн аж ахуйн нэгжүүдэд одоо тоног төхөөрөмжийн шинжилэл одоо хийнэ гэсэн гол үндсэн одоо эхний зорилго нь тэр байгаа. Гэхдээ бидний зүгээс бол энэ ажлыг маш өргөн хүрээндээр удаан хугацааны бас зорилготой гэж харж байгаа. Төрийн өмчт компаниудыг хувьчлах нь зөв үү, буруу юу гэдэг дээр олон маргааныг эдийн засгчид үүсгэж байсан. Өгөөжтэй талаас нь аваад үзвэл 100% төрийн өмчт компаниуд үр ашиггүй ажилдаг, товчхондоо зарлага нь үргэлж хэтэрдэг, төлөвлөгөөд орлогоо бүрэн биелүүлдэггүй учраас олон нийтэд нийт хувьцааныхаа 30%-ийг арилжах нь зөв болж байна. Нэгдүгээр санхүүжил босгох бол мэдээ нэг зорилго, харин одоо 30%-ийн хяналт орж иж байгааг гэж тэр өнцгөөс нь харах хэрэгтэй. Одоо хуучин зөвхөн одоо тухайн аж ахуйн нэгжийг төрийн өмчийн одоо хороо гэдэг юм уу тухайн компани төлөөлөл өдөртөх зөвлөл хяндаг байсан бол одоо 30%-ийн одоо олон нийт тийм ээ иргэд аж ахуйн нэгж хянана гэсэн үг. Дээрх компаниудаас 7-г нь 2015 оны 4-р улиралд багтаан Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт хувьцааны 30%-ийг арилжаална. Өмнө нь 100% төрийн өмч байсан бол одоо олон нийт үйл ажиллагаа болон ашиг орлогыг хянана гэдгийг дахин хэлье. Үүгээрээ худалдан авалт ил тод болно. Өргөө зардалч давхар багасах сайн талтай. Ашиг орлогын төлөө явдаг болно гэж Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал хэллээ. Шижир Отгонбат энэ цагт. Үндэсний 18 дахь удаагийн номын баяр их эзэн Чингисийн талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Бид номон дуртай урайндор зохион байгуулагдсан арга хэмжээнд номонд шимтэн дурлагч иргэдээс гадна ном бүтээгч 100 гаруй аж ахуйн нэгж оролцож өөрийн шилдэг бүтээлүүдэд сонирхоллоо.
Монголчууд эртнээсээ номыг дээдэлж хүндэлдэг ард түмэн. Тийм ч учраас Номын Баяр жил бүр олон мянган номонд шимтэн дурлагсад оролцоор ирсэн юм а. Энэ удаад тус Номын Баярын талаарх мэдээллийг авч сонирхсон сая 700 гаруй иргэдийн жагсаалт гарчээ. Үндэсний Номын Баярт ерөнхий боловсролын сургуулиудаас эхлээд гараараа ном бүтээгч, комик, цуврал ном бүтээгч, хөдөө орон нутгийн номын сан болон номын санчид гээд олон зуун хүн цугласан байсан юм а. За мөн ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу бас нэлээд өргөн хүрээний ажлуудаас хийгддэг болсон Номын Баяр нэлээд өргөжөөд 4 жил болж байна. Тэгэхээр энэ 4 жилийн хугацаанд бол ер нь үндэстэн даяараа номыг бүгдээрээ Номын Баярын өдөр гэдгээ өргөн дэлгэр тэмдэглэжээ гэдэг тийм нэг одоо хүлээлтийг яг энэ 9 сарын 3-7 хоногийн Бямба гарагийг бас юм хүсэн хүлээдэг ийм өдрүүдийн нэг болгож чадсан. Тэгэхээр хэдийгээр богино хугацаа байгаа хэдий ч яг Номын Баяр гэдэг үйл ажиллагааг бол нийгэмд бас хүсэн хүлээгдсэн ийм арга хэмжээ болсон байгаа. Мөн Номын Баяр жилээс жилд өргөжин тэлж энэ арга хэмжээнд оролцох иргэд болон шилдэг ном бүтээгч аж ахуйн нэгж байгууллагуудын тооч нэмэгцээр байсан. За тэдний нэг нь Talk English сургалтын төв байлаа. Тэд Номын Баярт анхудаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн онд англи хэл дээр бүтээсэн богино өгүүлгийн цуврал номтойгоо иржээ. Адал явдалт уран зохиолын алдартай хүмүүсийн амжилтын төв фантаз гэд төрөл бүрийн сэдвээр бичигдсэн уг ном одоогоор 20 гаруй төрлөөр хэвлэгдээд байна. За гол нь дээрх номнууд англи хэлийг судлах мөн өөрийн төвшнгөө сайжруулах хүсэлтэй хэм бүхний хэрэгцээнд тохируулан анхан дунд агсан гэд 5 төвшөнд бичигдсэн уншигчдын сонирхлыг ихээр татаж байсан юм а. 14 оноос эхэлж эргэжүүлж байгаа энэ төсөл маань одоо 10-20 дахь одоо суурал номоо гаргаж байгаа. За тэгээд нэгэнд бид нар ийм олон номтой боллоо. За дээрээс манай Talk English-ийн сурах хүчиг байна. За эдгээрийг бас энд байгаа хүмүүст үзүүлээ, танилцуулъя, сонирхуулъя тийм ээ. Гэсэн утгаараа энэ арга хэмжээнд бол оролцож байгаа. За энэ арга хэмжээнд бол бас манай энэ номны зохиолчид Patrick Kennedy, Cooper Baltis гэдэг Англи, Америк залуучууд багш нар маань өөрсдөө хурж иж оролцож байгаа. Нилийн манай Talk English бол нилийн ач холбогдол өгж байгаа. Тэгэхээр үнэхээр үнэн номон дотор бол бүх зүйл байдаг тийм ээ. Тэгэхээр номноос бол өнөөдөр хүүхэд залуучууд маань одоо интернет ч юм уу эсвэл тэр ухаалаг утастайгаа зууралдаад байх биш. Энэ ном уншина гэдэг бол үнэхээр бүх талын ач холбогдол зөвхөн энэ одоо юу гэдгийг оюун санаа хөгжүүлэхээс гадна танин мэдхгүй маш олон хүмүүжлийн олон ач холбогдолтой байдаг. Номын Баярын гол онцлог нь тухайн номыг сонирхож байгаа хэн бүхэн номын зохиолчтой нь уулзаж ярилцах боломжтой байсан юм. Talk English сургалтын төвөөс гаргасан дээрх номнуудын зохиолчид энэ баярт хүрэлцэн ирсэн байсан бөгөөд сонирхсан эрэгтэй уулзаж номын тухай болон англи хэл хэрхэн судлах, суралцах талаар зөвлөгөө өгч байсан юм а. Сайн байна уу? Намайг Patrick Kennedy гэдэг. Би Talk English сургалтын төвийн номнуудыг бичиж байсан. Урд нь ийм богино өгүүлгийн ном бичиж байгаагүй. Энэ бол миний анхны бүтээл юм. Дээрх номнуудаа би жил хагасын өмнө бичиж байлаа. Учир нь оюутнуудынхаа англи хэлний мэдлэгийг сонирхолтой, хөгжилтэй аргаар сайжруулах үүднээс олон төрлийн сонирхолтой сэдвээр бас англи хэлний мэдлэгийнхэн төвшинг ангилан дээрх богино өгүүлгийн номнуудаа бичсэн юм а. Hi, I'm Cooper Baltis. Манай номнууд тань англи хэлний боловсрол олохоос гадна сонирхолтой, хөгжилтэй түүхүүдтэй. Мөн дотроо шинэ үг, дүрмгээд олон талын хэлний мэдлэгийг багтаасан тул та бүхэнд сонирхолтой байх байхаа. Одоогоор хотын бүх номын дэлгүүрт худалдаалж байна. Дээрх англи хэл дээрх богино өгүүлгийн номнуудын адилаар Монгол улсад анхудаа хэвлэгдэж байгаа олон 10 Номын Баярт зохиолчийн хамт оролцсон. Мөн хямдралтай үний номын худалдаач энэ үеэр явагдаж иргэд хүссэн номоо хямдруулсан үнээр худалдан авч байлаа. Цэнцрийн их хөлөг энэ цагт. Үзэгчдээ 21 цагт илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэйгээр эргэж уулзъя.